За энэ сайхан бэлэг тэмбэрэлтэй өдрөл энэ Монгол улсын төв номын санд нэгэн сайхан бүтээлийг харах гэж ирж байгаа нь бол одоо бас их завшаантай сайхан өдөр байна. Нямочир дүүгийн олон жил сарын мөрөөдлийн Чингис хааны хөрөг зургуудыг цуглуулж байгаагийн нэг үйл өнөдөр орж ирж байгаа юм байна. Үүнийг харах гэж үүнд мөргөх гэж ирлээ. Сайхан байна. За ингээд ер нь альва улсыг одоо мөхөөж мохой гэвэл нэг л арга байдаг. Тэр нь бол соёл түүхийг л арчих балруултал ажил байдаг л да. Тэгэхээр манай Монгол улсад бол яг энэ эмгэнэл түүхэл явуулсан. 30-аад оны үеэс үлгэлж явсан. За ингээд үүнийг бол сэргээхэд одоо манай залуу эрдэмтэд судлаачид өнөөдрийн хүртэл маш их одоо хичээл зүтгэлээ гаргаж ажиллаж байгаа. Тэгэхээр энэний үр дүн бол өнөөдөр харагдаж байна. Өнөөдөр ирж байгаа энэ сайхан бүтээл бол үүний нэг том гэрч. Одоо яг ийм үед бид нар Чингис хааны хөргийг одоогийн байдлаар Нямочир дүүгийн олж цуглуулсан нээснээр 8 Чингис хааны хөрийг илрээд байна шүү дээ. Тэр үүний өнөөдрийн ирж байгаа бол бүр гайхамшигтай. Нэлээд шүтэнжилсэн, тархсан их 300 жилийн түүхийг туулж ирсэн сайхан бүтээл байж байгаа юм. Энэ бол одоо нэг юу хэлэх гээд байна гэхээр за бид бол үр дүнд хүрч эхэлж байна. Бид түүхээ сэргээж чадж байгаа юм байна. Бид оюуны дархлаа, соёлын одоо энэ сайхан гайхамшигыг сэргээж ийн гэдэг бол энэ улс мөхөхгүй, хэнд ч дийлдэхгүй гэдэг одоо мессеж бол улам батжиж байна гэж би одоо их ахмад уран бүтээлч өгөх баяртай байна л да. Тэгээ үүний нэг илрэл болж одоо энэ Чингис хааны төрсөн өдөр тохиож үүгээр эрдмийн хурал болж бүгд цуглаж энэ дээр Чингис хааны шүтэн талаас нь тахил талаас нь бид нар цуглаж ярих гэж байгаа бол их гайхамшигтай сайхан үе ирж байна да. Эцэснээ хэлэхэд бол ер нь манай бүх судлаачид одоо нэгдэж ажиллах хэрэгтэй байна да. Энэ өөрөөсдөр байгаа судалгаанууд дээр нэгдэх юм бол Чингис хааны үеэс нэгдэж ажиллахын үр дүн ямар байсан гэдгийг бол бүгд дэлхийгээр харсан. Тэгэхээр ийм сайхан бүтээлүүд энэ тентээс гарч ирж байгаа. Үүний төлөө одоо чи ялангуяа одоо миний жишээд одоо Нямочир дүүгийн сүүлийн 10-аад жилээр зарцуулж олж ирж байгаа энэ сайхан материалууд, энэ цуглуулж байгаа, нээж байгаа энэ бүхэн дээр төвлөрөөд өөрсдөө байж байгаа бас судалгааны ажлуудыг сайхан нэгтгэхэд явбал энэ бол их том үр дүн гарна шүү гэсэн ийм л одоо урамшилт төрж явах юм өнөөдөр. Тэр анхны хэлдэг ер нь альва улсын мөхөө сэнүүийг гэвэл түүх соёлыг мартагнуулах, устгах, арчих, дараагийн шатанд бол газар шорооныхон байдлыг зөөдөөсөх, эндэд ард түмнийг бол басан болгоод гардаг ийм л юм байдгийг бол манай энэ соёл түүх бол энийг бол сүр зогсож чадна. Бид нар бол нэгдэж л ажиллах юм бол өндөр үр дүн гарах юм бол эхний дохио өнөөдрийн миний үзэж байгаа энэ сайхан шүтэн хөргөн дээрээс бол одоо мэдрэмж төрж байна да.